Хийн хуйлууд баттгал хичээл. Хийн хуйлуудыг хийн төлөвийн тэгштгэлийн тухайн тохиолдлуудын хувьд авч үзье. Нэгт нь изотерм процессын үед температурын тогтмол, массан тогтмол, даралт эзлэхүүний үр журам тогтмол бол Бойль-Моретти хууль. Хийн хоёр төлөвийн хувьд P1-ийн V1-ийн үр жур нь P2 V2-ийн үр журтай тэнцүү буюу P1-ийг P2-т харьцуулсан харьцаа нь V2-ыг V1-т харьцуулсан харьцаатай тэнцүү байна. Хоёрт нь изобар процессын үед даралтын тогтмол, массан тогтмол, эзлэхүүний температурт харьцуулсан харьцаа нь тогтмол буюу Гель-Фусакийн хууль. Хийн хоёр төлөвийн хувьд V1-ийг T1-т харьцуулсан харьцаа нь V2-ыг T2-т харьцуулсан харьцаатай тэнцүү буюу V1-ийг T2-оор үржүүлсэн үр жур нь V2-ыг T1-ээр үржүүлсэн үр журтай тэнцүү байна. Гуравт нь изохор процессын үед эзлэхүүрийн тогтмол, массан тогтмол, даралтыг температурт харьцуулсан харьцаа тогтмол буюу Шарлын хууль. Хийн хоёр төлөвийн хувьд P1-ийг T1-т харьцуулсан харьцаа нь P2-ыг T2-т харьцуулсан харьцаатай тэнцүү буюу P1-ийг T2-оор үржүүлсэн үр жур нь P2-ыг T1-ээр үржүүлсэн үр журтай тэнцүү байна. Изотерм, изобар, изохор гэсэн хийн хуйлуудаа ашиглан бодлого утцгаая. Насосын бүлүүр доор хагаар 15 зэрэг паскал даралт ба 200 см3 эзлэхүүнтэй байв. Хэрэв агаарын температур өөрчлөгдөхгүй бол ямар даралттай үед энэ агаар 130 см3 эзлэхүүнийг эзлэх вэ? Бодлогоос өгдлөөн төвж бичээ. Олох зүйл маань ямар даралттай болсон бэ? Хэрэв тухайн хийн массын хувьд шахалтын улмаас температур нь өөрчлөгдөөгүй бол энэ процессыг изотерм процесс гэж авч үзэж болно. Бойль-Моретти хуулиар бодцгоё. Тиймээс P2 бол P1-ийн үржих нь V1-ийг хуваахна V2. Өгдлөө орлуулвал нэгжийн бодолтыг нээж үзэхэд паскалыг үржих нь метр кубыг хуваах нь метр куб нь паскалтай тэнцүү буюу P2 даралт нь ойролцоогоор 1.5-ыг үржих нь 15 зэрэгт паскал гарч байна. Хоёрдугаар бодлого нь 273 градус Цельс температурт хий 2 м3 эзлэхүүнийг эзэлнэ. 546 градус Цельс температур ба өмнөх даралтын тохиолдолд түүний эзлэхүүн ямар байх вэ? Өгдлөө бичээ. Ямар эзлэхүүнтэй болсон бэ гэдгийг олно. Хийн даралтын тогтмол өгөөд энэ процесс нь изобар халт учраас Гель-Фусакийн хуулийг ашиглан бодно. Температур нь Цельсийн температураар өгсөн учраас Кельвины температур руу шилжүүлнэ. Хас 273 градус Цельс нь 546 Кельвинтэй тэнцүү. 546 градус Цельс нь 819 Кельвинтэй тэнцүү байна. Гель-Фусакийн хуулиас V2-оо олвол V1-ийн үржих нь T2-ыг хуваах нь T1. Тоон утгаа орлуулъя. Нэгжийн бодолтой хийж үзье. Метр кубын үржих нь Кельвин, хуваах нь Кельвин метр кубтай тэнцүү. Гэт 3 метр куб эзлэхүүнтэй байсан байна гэж харж байна. 3-дугаар бодлого нь хий сав дотор 288 Кельвин температур ба 1.8 мегапаскал даралттай байна. Ямар температурт хийн даралт 155 мегапаскал болох вэ? Савны эзлэхүүнийг өөрчлөгдөөгүй гэж үзнэ. За өгдлөөн төвж бичээ. За мегапаскалаа паскал руу шилжүүлээд ямар температуртай болох вэ гэдгийг олох нь T2-ыг.
эзлэхүүн өөрчлөгдөөгүй байгаа учраас изохор процессын шайрлын хуулийг ашиглан бодно. Эндээс Т2-ыг болвол Т1-ийн үржих нь B2 хуваах нь P1. Тоон утгаа орлуулвал нэгжийн бодолд Кельвиний үржих нь Паскал, хуваах нь Паскал нь Кельвинтэй тэнцэв. Эндээс температур нь 248 Кельвин гэж гарч байна. Дөрөвдүгээр бодлого. Хи 1232 литр эзлэхүүнийг эзэлж байв. Түүнийг тогтмол даралттайгаар 45 Кельвинээр хөргөхөд түүний эзлэхүүн 1052 литр болов. Хин анхны температур ямар байсан бэ? Өгдлөө бичээ. Анх ямар температуртай байсан бэ гэдгийг болгоно. Хи изобараар хөрч байгаа. Даралтан тогтмол Гильфсакийн хуулиар температурын өөрчлөлтийг олохдоо Т1-ээс нь Т2. Эндээс Т1 нь Т2-оос их байгаа учраас Т2-ыг бол Т1-ээс нь температурын өөрчлөлт. За иймд Гильфсакийн хуульдаа орлуулвал эндээс Т1-гээ олвол эзлэхүүний үржихийн температурын өөрчлөлт хуваах нь V1-ээс нь V2. Нэгжийн бодолтой хийж үзье. Метр кубик Кельвинээр өржүүлээд метр кубээс метр кубик хасаад Кельвинтэй тэнцүү гарах нэ. Тоон утгаа орлуулвал анхны температур нь 308 Кельвин гарч байна. 5-р бодлого. 10 г хүчил төрөгч 10 градус Цельс температурт 0,303 мегапаскал даралтай байна. Тогтмол даралттай халаасны дараа хүчил төрөгч 10 литр эзлэхүүнтэй болов. Хин анхны эзлэхүүн ба эцсийн температурыг олоо. Бодлоос өгдлөөнд өгж бичээ. За энэ дээр грамм килограмм болгоод мегапаскалаа паскал руу шилжүүлээд Цельсийн температураа Кельвиний температур болгоод литрээ метр куб болгоод анх ямар эзлэхүүнтэй байсан бэ? Ямар температуртай болсон бэ гэдгийг нь олох нэ. За даралтан тогтмол процесс учраас Гильфсакийн хуулиар бодно. Вольфрам Менделеевийн хуулиасаа хүчил төрөгч халахаасаа өмнө ямар эзлэхүүнтэй байсан бэ гэдгийг болно. За Гильфсакийн хуулиасаа температур 2 олно. За хүчил төрөгчийн маань эзлэхүүн ойролцоогоор 2.4 үржих нь 10-ийн хасах 3 зэрэгт метр куб байсан байна. Нэгжийн бодолтой хийж үзье. Эцсийн температур нь 118 үржих нь 10-ийн 3 зэрэгт Кельвин болсон байна. За даалгаварт нэгдүгээрт нь 4 үржих нь 10-ийн хасах 3 зэрэгт метр куб багтаа амжтай сав дотор 12 г масстай хий байгаа бөгөөд түүний температур нь 177 градус Цельс хэрв даралт өөрчлөгдөөгүй бол ямар температурт энэ хий нягт 6 үржих нь 10-ийн хасах 6 зэрэгт килограммыг огон сантиметр куб болох вэ? За хариуг нь өгсөн. 2-р бодлого 0,1 метр куб эзлэхүүнтэй хий изотермээр 1.9 үржих нь 10-ийн 3 зэрэгт метр куб эзлэхүүнтэй болтол хэлсэн. Хэрв тэр хэлснийхээ дараа 5.3 үржих нь 10-ийн 4 зэрэгт паскал даралттай болсон бол тэр анх ямар даралттай байсан бэ? 3-дугаарт нь 320 Кельвин температурт авсан идеал хийг изохороор халаахад түүний даралт 1.4 үржих нь 10-ийн 5 зэрэгт паскалаас
2.1-ийн үрчиг нь 15 зэрэг паскал хүртэл нэмэгдэв. Хийн температур яаж өөрчлөгдсөн бэ? Бодлогоо бодоод багш нартаа үзүүлцгээгээрэй.